эмэгтэй хүмүүс доор хаяж хэдэн төгрөгөөр хөөрхөн болдог вэ? Зэсэн мэцханаа та бүхэнд төхөө сайхан өдрийн хүргье. За их нутагтаа ирсэн ч өстой сайхан байна. За өнөөдрийн влогийн нэр болно шүү дээ. Эмэгтэй хүмүүс доор хаяж хэдэн төгрөгөөр хөөрхөн болдог вэ гэдэг нь. За хөөрхөн цаашаа хэдэн төгрөгөөр өнгө цус ордог вэ гэдэг нэртэй влог явж байна. За би одоо бэн штэ автобусанд суугаад уртч маникюр хийлээ гэж бодоод явчихин. Тэгээд автобусны карт байдгүй. Автобус яваад өглөө. Карт байдгүй дээ. Бэлэн мөнгөчүүд 1000 төгрөгөөр явдаг гэсэн юм шүү дээ. Тэгээд бэлэн мөнгө 1000 төгрөгч байдаг. 1000 төгрөг боллоо. Тэгээд адлуулъя гэж явчихин. Сая орноосоо гараад нэг ахыг задгаа мөнгө өгнө үү гэдэг асуусан. Бойлог гойж байгаа хөөч санагдав. Тэгээд үгүй ахаа би ингээд автобусан цуг гээд мөнгө өгдөгөө мэдгүй гэдэг үнэн хэлээ та ингээд 10,000 заатлахыг асуулаа. Тэгсэн чинь ядчил 10,000 2-5 болгооч юм байна. Энд одоо түүц вэ нөө яана. Автобус өндөө автобус ирээд байна. За би задлуулаад за юу. За хотын төв маань ингээд сайхан авчихсан. Вау. За би түрүүн нэг усаа задлуулцаа мөнгө. Нэг бас 2500 шиг одоо тийм амар үнэтэй болчихсон юм. Чичгээ хүрхий. Энэ хурцтай байж. Баасан спорт. Тэт нөгөө зам хамаа хасаад байна таасан. Явгооны зам хийх юм даа. Яа энэ хайртай. Найртай миний малгаас хийсээд энэ машин доогоор авчлаа. Саяжаа хайлаа. Аюу шигтэн ёо энэ хайртай. Өвтгөл. Өтөхгүй яана. Энд чинь юм. Эрдэнэтэй малгаж өстэй. Ёо ячаад ямар ч навшчих. Хооцоос яахгүй. Газар мөлөц. За амсаа бодуулаа гараад ирсэн ийм гоё болсон. За энэ хэсгийн хоол байна. Дуун нь ерөөсө бичигдэг байна. Микрофон асаагаагүй юм шиг байна. Тэгээд бикини вакс болон сугны вакс хийлгсэн. Тэгээд тэр нь болохоор 1000 болсон. За тэгээд миний хомос юм гоё энэ хардаа л гээд хашиг байгаа. Юу ярьснаа сайн санахгүй байна уу? За тэгээд дараагийн хэсгээр нь болцъя. Байна уу? Сайн уу? За өнөөдөр болохоор би үсээ бодуулаад сормос хэлэх төлөвлөгөөтэй байна. Тэгээд цаг аваагүй очиод болох байх гэж бодож гэрийнхэн дуудлын салонд орчил гэж бодож байна. Тэгээд очиод болцъя заяа. За сормос хэлхүүлээ төмсгний хэлхүүлээ гараад ирлээ. Үсээ бодуулаач. Тэгвэл сормос хэлээ. За одоо болохоор үсээ эхлээд тайруулчаад тэгээд хар үсээ хараа сууж байна. Одоо ингээд цайруулна гэсэн үсийг маань эхлээд миний шиг угаасаа юм хар бараа үстэй хүмүүсийг бодохын тулд эхлээд угаасаа заавал цайруулах хэрэгтэй байдаг гэсэн.
Тэгээд би ч угаасаа анх удаа үсээ бодулж үзэж байгаа байхгүй юу? Амьдралтаа ерөөсөө өмнө бодулж үзэж байгаагүй. Тэгээд би бол дотроо ерөөсөө баярлал, догтлол өөрөөсөө болж үзмээр санагдал happy байгаад байгаа байхгүй юу? Тэгээд эхлээд ингээд гоё цайруулах юмаа түрхт юм бэлээ. Энэ нугалж байгаа хэсэг нь амар гоё. За ингээд амар гоё дуурдаг. Та нар зүгээр сонс. Амар кайфтай санагцсан ингээд нугалж байгаа хэсэг нь. Амар гоё ингээд хавтгай болгоол хоёр талын нэг л гоё нуглал. Надад ингээд нугалж байгааг нь харах мэдрэх амар гоё санагдчихсан. За тэгэл үсээ бабагаар нь ингээд аваал өмнөхтэйгээ адилхан ингээд цайруулах бодисоо түрхэд энэ чинь юу гэдэг вүлээ? Супрадах. Супрадад нуглаад тэгээ би бол бүх үсээ бодуулахгүй хэсэгчлээ зөвхөн артлынхаа хэсгийг болон артлынхаа доотлын хэсгийг л бодуулах гэж байгаа. За сэнстүүлсэн энэ хэсэгтээ харах жоохон юу байсан ингээд юм шар үстэй болчихвол ямар ах нь гэдээ бас хараад жоохон догтлоод байгаа хгүй би бол нэг танин мэдхүү харцаар ингээд сонирхол ингээд баярлаад байгаа зү. Зэ тэгээд ингээд цайрсны дараа юм болт юм бэлээ. Бас шар үстэй байвал ямар ах нь хараад байгаа аахгүй. За окей. Вау, миний гойцыг харлаа. За би юм гоё юм цэнхэр өнгөөр бодулсан юм аа. Тэгээд ерөөсөө бодсныхан дараа ингээд нүүр мөрөө бодоод хөргөн болж байгаа бичлэг ерөөсөө байхгүй лээ. Хөндлөнгөөр авсан ганц бичлэг нь ингээд бибиг унтулж захта өөрийгөө нарны гэрэлд ямар харагдах нүгэ харж ирсэн. Тэгээд бөөн зураг л байна. Бүгдээр хамтдаа зураг үзцгээе.